Сайн байцгаана уу? Хоцорцсон уу? A few minutes later. Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд. Бид өнөөдөр анх удаа реакшн видео хийх гэж байна. Тэгээд анх удаа хийж байгаа болохоор бас алдаад гаргаж магадгүй. Тэгээд та бүхэн тэгсэн ч гэсэн хамаагүй тэг хамтдаа бас битэрийн реакшн хийсэн видеог үзээрэй. Тэгээд өнөөдөр битэр онцгойлоод нэгэн дуу сонгосон байгаа. Тэгээд битэр христийн чуулгануудын тийм магтан дууны жанраар реакшн хийж чинь. Тэгээд gospel song гэж ерөөдөө бол хэлдэг байгаа. Тэгээд энэ дуу болохоор нэгэн хүүхэд Бразилийн тийм авьяастай хүмүүсийг шалруулдаг тийм тэмцээнд телевизийн шоу нэвтрүүлэгт оролцоод дуулаад ер нь дууны чиглэлээрээ тэгээд ялагч болсон хүүхэд байгаа. Тэгээд энэ хүүхэд маань болохоор төлхөө бас энэ тэмцээндээ христчин тийм дуунуудыг сонгож дуулсан байгаа. Тэгэд яагаад реакшн видео хийхээр болсон бэ гэхээр сүүлийн реакшн видео маань айгүйх их олон тийм хүмүүс их YouTube дээр хийдэг болсон байгаа. Тэгээ бас тэр үүднээс битээрээс хүмүүсийн бас энийг сонсож байгаагүй энэ хүүхдийн дуулж байгаа сонсож байгаагүй байх маш олон христч хүмүүс байгаа гэж таад бас хөргмээр санагдсан. Тэгээд реакшн видео гэж юу гэсэн үг юм бэ гэ манай дүү тайлбарлаа. За реакшн видео гэдэг маань аллераад миний үзэж байгаа бичлэгний хариу үйлдэл байгаамаа. Тэгэхээр битээр үзэж байхдаа сэтгэл хөдлөл хариу үйлдэл яаж гарах нь та бүхэн бас хараарай. Тэгээд сэтгэл хөдлөсөн зүйл бас энэ бичлэгтээ гарна нахаа гэж найдаж байна. Тэгээ энэ дуучин маань хүүхэд байгаа. Тэгээд Жота А гэдэг нэртэй Бразил хүүхэд байгаа шүү. Тийм. За ингээд бичлэгээ үзцгээе. Амар гоё тэр бөмбөр тэр хөгжим яасан амар их гоё. Тийм бас энэ арын вокал хийж байгаа хүмүүс нэг гоё бас орсон. Их л бол үнэхээр тийм гоё тийм айгу тийм цээлхэн дуу болоотой. Тэгээд өөрөө амар гүйцэтгэл амар сайн хийж байгаа. Зүгээр санагдчих. Дуулах үед амар нэг үгээ амар сайн гоё тод хэлж гин. Тийм тэгээд тэр хоолоо ингэж амар гоё. Сая жоохон би харцаалаа. Хүшээ харъя яах нь. За өргөжлүүлээд үзье. Тэгээ.
хөөрхөн сайхан. Сэний яг Нүд шүтүүдэл тест янз гоё юм яа. Яа тэр хөгжим ёо. Сая бүр ингээд явж исэн хүмүүнээс бүр дээшээ ингээд гаргасан чинь бүр амар гоё. хамаг би ардаачлаа. Тэстэ гоё дууртай. Тэгээ тийм юу юм бэ? Бүр ингээд нүүр мүрээрээ ингээд бүр хамаг биеэрээ гэж бодсон. Хүмүүсийг өөрлөг амар татчих байгаа байхгүй юу? Харин тийм. Арай л Ундаг хөхтэй наа. ундаг. Өстой жинхэнэ л Оршиход орж ийн да. Тий. Зя. Энэ царайг та нар харж байна уу? Амар гоё лаг царай гаргаж штэ. Энэ бол сте гоё байна. Харин тийм. Зя. За чамд ямар санагдав? Сте гоё. Гоё наа. Амар жоох юм байж тэгээд амар гоё дуу хоолойд тэр Харин дууны мэдрэмжийг амар сайн мэдэрч байгаа байхгүй юу? би дуундаа бол оруулж штэ тий. Амар бүр хүнийг Жохон хөхтэй хоолой тэгээ цаанаасаа бүр нэг амар ямар ч жохон хөхтэй нь гоё тоглохлээ тэгэл. Хүмүүс тийш тий. Тэгэхээр гоё. Сте гоё дуусан. Энэ гоё дуу байна. Тэгэрс бүх христч хүмүүс бас энэ дуу маш сайн мэдж байгаа. Гэтэ Монгол хэл дээр нэг сайн Байхгүй хаа. дуулдыг мэдэхгүй байна. Сонсож байгааг зарим сүмч болгоно дуулдаг гэж магадгүй. Гэтэ англи дээр бол маш их дуулагддаг. Гадны сүмч болгонууд бол энийг бүр нэг эхлэлийн нэг интро айн явахад шууд даяар нь мэдээл Бос амен гэж халваа гэж магтаалд эхэлдэг тийм дуу байгаа. Тэгээд анх зохиосон хүн нь буюу бас олонд бас энэ дууг таниулсан хүн Майкл Смит гэдэг нэг магтаалын удирдагч хүн байгаа. Одоо л 50% гарцсан бараг 60 хүрж байгаа тийм насны хүн байгаа. Тийм энд бол үнэхээр гоё аялалгаатай. Тэгээ энэ бас өөр орны хэл дээр бас маш их дуулагдсан байгаа. Монгол хэл дээр сонсож байгаагүй мэн. Тэгсэн мөртлөө аягүй мэддэг дуу байгаа даа. Тэгээд та бүхэн ч яг хий соны бас дууснаар нь бас сонсож үзээрэй. Тэгээд энэ хүүхдээ юм бол хувилбар болгоно гэхээр бас гоё байна. Тэгээд энэ хүүхдээ аягүй чадварлаг тийм хоолой бол амар мундаг байна. Бүр ингээд хамгийн төгсгөлд нь бас нэг дуулж байгаа магтаалаа мэдж байгаа учраас ингээд яаж хүндэтгэл өрөхөө гэдэг мэдж гин сүгдөө тэр дуусч гин. Тэгэхээр бас хүмүүсийг тэр сая дундуур нас нэг уйлж байгаа хүн харагдсан тийм. Тэгэхээр мундаг дуулж гин. Хүний зүрхэнд яг ингээд орж хурж гин тий. Дараагийн удаа битээр бас магадгүй энэ хүүхдийн тухай бас өөр нэг дуун дээр нь реакшн хийх байхаа. Тэгээ та бүхэн бас хамт үзээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзъя. Баяртай.